Хөгжингэр радиогийн сэтгэлийн шуудан буланд сонсогчд маань захидлаа ирүүлсээр байна. Ихэвчлэн хайртай ээждээ зориулсан үрсийнх нь чин сэтгэлийн үгтэй захидал байсан бол энэ удаад хайртай хань гаваада гэргий шүрээ гихэн зүгээс сэтгэлээ илэрхийлж захидал бичсэн байна. Сайн байна уу? Юуны өмнө Хөгжингэр радиогийн хамт олонд амьдрал заяа нь дээшээ, аз хиймэр нь өөдөө, ажил үйлс нь бүтэмжтэй, амжилт бүхний эзэд байгаараа гэж хүсэн өрөөй. Хамгаас эрхэм нандан хань минь чамдаа энхүү захиаг очих тэрхүү мөчийн мэндийг сэтгэл зүрхнийхээ гүнээс хүргэн мэдчилье. Чи минь миний амьдралд 16 жилийн өмнө 20 гаруй настай, зоригтой, зоригтой, бас их ухаантай залуу гарч ирж билээ. Сонсох бүрдээ дуу хоолойд чинь татагдсан да. Дуулсан дуунд нь уярч чихээрээ би дурлсан юм. Чи миний эхнэр болноо. Миний хүүхдүүдийг төрүүлнэ гэж хэлж байхад битгий гойрд гэж байсан ч 3 хүүхдийн төрүүлсэн байх юм аа. Гэхдээ чи минь хэлсэндээ хүрдэг, эхэлсэн ажлаа дуусгадаг эр хүн шүү. Тиймдээч одоо хүртэл шулуун шударгаар ажиллаж биднийг өдий зэрэгтэй аваад явж байгаад чамаараа би үргэлж бахархдаг. Бидний амьдрал дардан байгаагүй. Олон шалгуур, сорилт, уналт, босолт миний зоргоороо аашилсан болгоныг төвчж чаддаг чамдаа баярлаад баршгүй юм. Миний хувьд энэ орчлонгоос авсан хамгийн том бэлэг бол чи минь болон бидний үрс юм шүү. Уйлахад минь тэвэрдэг, уурлахад минь тайтгаруулдаг, унахад минь түшиж, унтрахад минь асааж өгдөг, өвдөхөд минь эдгээж, өөлүүлэхэд минь өмөөрсөн өрөвчгөн сэтгэлтэй хань минь ээ. Өөрөөсөө ч илүү намайг хайрладаг чамдаа маш их хайртай шүү. Чиний зоргоороо ихнэр шүрээгээс хань гаваада зориуллаа. Хөгжингэр радио олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сонсогчдийнхаа дунд, үзэгчдийн дунд хайртай дотны хүмүүстэй чин сэтгэлээ илэрхийлж захидал бичгийг хүссэн бид тэр захидлыг сонсогч та бүхэнд хүргэж байгаа юм а. Хайртай ээжтэй, дотны хүмүүстэй үр хүүхдүүдийн зүгээс ирүүлсэн захидлууд зохиолсон бол энэ удаа хайртай хань гаваада хань шүрээгийнхэн зүгээс зориулсан захидлыг уншиж дуулгалаа. Захидал илгээж хамт байж бусдынхаа чин сэтгэлийг дэмжиж байгаа сонсогч үзэгчдэд баярлалаа.